Үнсгэлжин алуурчин байсан уу? Ихэнх хүмүүс Үнсгэлжинг 1950 онд гарсан Диснейн хүүхэлдэйн киноны хувилбараар сандаг. Гэвч ядуугаас баян болсон Кэйсэн шаахан тухай маш олон үлгэр грек Ромеоёс олон хувилбараар яригдж байв. Харин зарим эртний хувилбар нь Дисней кино шиг огтхон үлгэрийн мэт биш бөгөөд биеийн хэсгийг нь тайрах, шуугаар сохлуулах, бүр Үнсгэлжин өөрөө алуурчин байх тохиолдол цөөнгүй. Үнсгэлжингийн эртний хувилбарууд Грекийн газар зүйч Страбо өөрийн географика номдоо Үнсгэлжингийн хамгийн эртний хувилбаруудын нэгийг оруулсан байдаг. Гол дүрийн баатар бол Родопис гэх бүсгүй бөгөөд тэрээр боол байсан ч чөлөөлөгдөөд бие үнэлэгч болжээ. Нэгэн өдөр усанд орж байсан бие үнэлэгч бүсгүйн гарнаас бүргэд шаахаг нь шүүрэн авч Мемфис рүү нисжээ. Тэр үед хаан гадаа хуралдаж байсан бөгөөд бүргэд түүний толгой дээгүүр нисэн ирж шаахаг өөр дээр нь унгав. Хаан уг гинтийн зүйлд цочирдон мөн шаахан гоёмсог байдлыг хараад түүнийг өмсөж байсан эмэгтэйг олохын тулд улс даяар эрэлт мортуулжээ. Эцэст нь түүнийг Наукратис хотоос олж Мемфист авчирсан ба боол бүсгүй хааны эхнэр болж төгсдөг. Фокеагийн Аспасиан Ромын зохиолч Элианы бичсэн Вария Сториа номд гардаг түүхийн баатар юм. Энэ хувилбар нь өнөөдөр бидний мэдэх Европын үнсгэлжинтэй арай илүү төстэй. Нэгэн их сурвалж дараах байдлаар хураангуйлжээ. Фокеагийн Аспасиа бүсгүйг ихэн төрүүлж байхдаа нас баржээ. Түүнээс хойш тэрээр ядуу амьдралаар эцэгтэйгээ өсдөг. Өсхийн хэрээр бүсгүй нэг л өдөр язгууртан эртээс унгаж мөрөөддөг байлаа. Гэвч нэгэн өдөр царай дээр нүвүү ургацаг гарч түүний гоо үсгэлэн гундаж эхэлжээ. Нэгэн шөнө түүний зүүдэнд нь тагтаа болон хувирсан эмэгтэй ирэн нүүрэн дээрх ургацгаа Афродитагийн сарнаан тосоор эмчлэхийг заана. Ингээд түүний гоо үсгэлэн эргэн сэргэн. Дараа нь тэр Сайрус залуу гүнгийн зоогийн арга хэмжээнд 3 өөр охины хамт оролцдог. Бусад охид янхан мэт хувцаслаж аашилдаг бол Аспасиа сэтгэл татам даруй байдлаараа гүнгийн анхаарлыг өөртөө татдаг. Эцэст нь тэд гэрлэж Аспасиа эцэгтэй эд хөрөнгө авчирч ядуу амьдралаас бүр мөсөн салдаг. Эдгээр хувилбаруудыг нийлүүлээд харууллаа. Бидний мэдих Үнсгэлжингийн үлгэр баг зэрэг бүрлдэж эхэлж байгаа нь харагдана. Гэвч Дисней хувилбар болохоос өмнө энэ үлгэр нь хэд хэдэн хувилбараар өөрчлөгдсөн юм. Италийн Үнсгэлжин. Үнсгэлжингийн хамгийн анхны бичмэл хувилбар нь 1634 онд хэвлэгдсэн Пентамерон номд орсон бөгөөд зохиогч нь Жан Батиста Басилием. Энэ хувилбарт гол дүрийн баатар охины нэрийг Ченерентола гэдэг. Тус нэр нь Итали хэлний үнс гэсэн утгатай Ченере гэсэн үгнээс үүссэн. Тухайн үед Италид зарцнаар дулаацахын тулд галын дэргэд суудаг байсан тул үнсэнд дарагддаг гэдэг утгаар ийм нэр авдаг байжээ. Энэ үлгэрт бидний мэдих ааштай хойд ихийг олж хардагч арай илүү сонирхолтой өгүүлэгддэг. Үлгэрийн гол баатар охины жинхэнэ нэр нь Зизола бөгөөд тэрээр инэрэнгүй зөөлөн сэтгэлтэй бас халамжтай асрагчтай. Асрагч нь Зизолад хорон муу хойд ихээ халаад өөрийг нь автахаа гэрэл гэдэг санал тавьдаг. Зизолач зөвшөөрч хойд ихээсээ авдрнаас дайснаас гаргаж өгөөч гэж гуйгаад түүний толгой дээр авдрын тагийг хүчтэй хааж алдаг. Асрагч нь автан гэрэлсний дараа өөрийн 6 охиноо авчирдаг бөгөөд тэд бүгд Зизолад боол мэт хандан түүнд аймхаа Үнсгэлжин гэдэг хож хүртэл өгдөг. Энэ хэсгүүдийг уншихад үлгэр маань бидний мэдих хувилбар шиг болж эхэлдэгч анхнаасаа Зизола өөрийн хойд ихийг алж илүү дээр хүнээр солихыг оролцсноор үлгэрийн баатар маань анхнаасаа алуурчин болж хуурдаг. Дисней энэ хэсгийг орхисон гайхах зүйл биш. Бүр Гримийн харгас үлгэрүүдэд энэ алгын хэсэг багтаагүй байдаг юм билээ. Хожим Зизолагийн аав Сардин руу явхдаа охид бүртээ бэлэг авчирдаг байлаа. Гэвч өөрийн төрсөн охиндоо бэлэг авчирхаа бараг л мартсан байв. Аав нь Зизолад зориулж жимсний модны суулгаж авчирч өгдөг бөгөөд Зизола тэрхүү модыг тарьдаг. Тэр мод нь урган том болж дотроос нь шидтэн гарч ирдэг бөгөөд Зизолад гайхамшигтай гоё дайсан зүмсгэж хааны сэтгэлийг булаахад тусалдаг. Үлгэрийн төгсгөл хэсэг нь бидний мэдих Үнсгэлжингийн хувилбартай ижил төстэй болж төгсдөг. Аллаггүй илүү романтик хувилбар. Грэмийн ах дүүстэй энэ зэрэг цүүц алдартай нэгэн ардын үлгэр судлаач бол Шарл Перро юм. Түүний 1697 онд хэвлүүлсэн Өнгөрсөн цагийн түүхүүд ба үлгэрүүд хэмээх ном нь өнөө үед бидний мэдэх үлгэрүүдийн үндэс суурийг тавьсан гэдэг. Түүний Үнсгэлжингийн хувилбар нь
Сандрион нэртэй бөгөөд өнөөгийн бидний мэдих хулуу, шидэт таг нь шилэн гутал зэрэг алдартай эсгүүд бүгд энд багтсан. Дисней үнсгэлжингээс ялгаатай нь Перрогийн үнсгэлжин 2 дахь удаага бүжгийн үдэшлэгт очих боломжтой болдог. Энэ удаа тэр шүн дундын иж дайрлах тухай санамсаргүй мартчихсан бөгөөд бараг л оройтох төхөөд яран зогтно. Гэвч явхдаа нэг гутлаа орхино. Хаан хүү гутлыг олдогч тэр үед үнсгэлжин аль хэдийн ноорхоо хувцастай болсон тул хинч түүнийг саяхан бүжгийн танхимаас зогтсон үзэсгэлэнт бүсгүй гэж таньдаггүй. Эцэст нь тэр гутлын эзэн болгон тогтоогдож үнсгэлжин хаан хүүдээ гэрлэнэ. Тэрээр сэтгэл сайтай охин тул хойдогч нараа уучилж тэднийг өөр бусад язгууртнуудтай гэрлүүлдэг. Энэ сайхан сэтгэлийн хэсгийг Disney сүүлд 2007 оны DVD хувилбар болох Cinderella A Twist in Time кинонд оруулсан байдаг. Тус хувилбарт Анастасия гэдэг хойд эгч нь хийсэн зүйлстэй гэмшиж киноны төгсгөлд жинхэнэ хайртайгаа учирч байгаагаар дүрслэгддэг. Түүний хайртайгаа учрахад үнсгэлж нь тусалдаг. Перро үлгэр бүрийнхээ төгсгөлд сургамжилж дуусгадаг байсан гэдгээр алдартай. Харин үнсгэлжин үлгэрт тэрээр 2 сургамж өгсөн байдаг. Гоо үзэсгэлэн бол ховор эрдэнэ боловч сайхан сэтгэлд түүнээс илүү зүйл юм. Ухаан, зориг, хүмүүжил сайтаач хэрвээ шидэт тагны тусламжгүй бол эдгээр нь үн цэнгүй байж мэднэ. Гримми ах дүүсийн жижиг үнсгэлжин. Перрогийн үлгэр нь өмнөх хувилбаруудаас илүү зөөлөн гэр бүлийнхэнтэйгээ уншихад тохиромжтой байдаг. Харин Жакоб, Вильхельм Грим нар Ашемпүтэл буюу жижиг үнсгэлжингийн түүхийг өөрсдийн номонд оруулахаар хайж байхад илүү хэрцгий, цус ихтэй хувилбарыг олсон юм. Үлгэр нь бидний таамаглаж байснаар эхэлдэг. Их нь нас барж, аав нь дахин гэрлэнэ. Ашемпүтэл зарц болж үлдсэн ч сайхан сэтгэлтэй, ээлдэг хэвээрээ байдаг. Аав нь аялалд явах үед хойдогч нар нь үнтэй бэлэг хүсдэг бол Ашемпүтэл зөвхөн ааваасаа аян замд явж байхдаа малгайгаар шүргэн унагсан мөчрийг авахыг хүсдэг. Тэр мөчрийг эхийнхээ болшны дээр тарихыг хүсдэг. Хүсэлж биелж тэр мөчрөө ээжийнхээ болшин дээр тарьж томоос том самрын мод ургуулдаг. Ашемпүтэл тэр модны доор залбирч эхлэхэд цагаан тагтаа түүний хүссэн бүхнийг доош шиднэ. Үлгэр анх удаа амьтдын тусыг харуулсан бөгөөд энэ нь Disney хүүхэлдэйн киноны гол хэсэг болсон. Ашемпүтэл бүжгийн үдшилтэд явахыг хүсгээд хойд их нь үнсний дунд шош шидэж хэрвээ Ашемпүтэл 2 цагийн дотор тэднийг цэвэрлэж амжвал бүжгийн үдшилтэд явж болно гэж хэлдэг. Ашемпүтэлийг дуулсны дараа ирдэг шуудын тусламжтайгаар шошоо хурдан цэвэрлэж дуусгадаг. Тэр шош цэвэрлсэн газраа хүртэл цэвэрлсэний дараа түүнийг үдшилтэд явахыг зөвшөөрдөггүй. Хаан хүү 3 дахь удаага бүжгийн үдшилтэд зохион байгуулалт харуулж зар тараахад самарны мод Ашемпүтэлд маш үзэсгэлэнтэй даашин зөгжээ. Гэвч үүний дараа үлгэр хар бараан болж эхэлдэг. Хаан хүү гутлыг өмсөдгээр охтын гэрт ирэхэд том охин нь эхлээд өмсч үзэхээр өрөөндөө орж ихэн дэрэгдэн зогсож байв. Гэвч том хөлийн хуруу нь гутлалд багтахгүй байсан тул ихэн хурууг нь таслахыг зөвлөсөн байна. Чи хааны хатан болох үедээ явган явах хэрэггүй болно гэж ихэн хэлжээ. Охин өвдөлтийг төсвөрлөн хуруугаа тасалж гутлыг өмсөөд хаан хүү дээр очиход хаан хүү түүнийг морин дээрээ суулгаад аваад явдаг. Хойд ихийн энэ зал бараг бүтэх гэж байсан боловч тэд Ашемпүтэлийн ихийн бошны хажуугаар өнгөрөхөд модны дээрээс 2 тагтаа гарч ирээд хаан хүүд охины гутлаас цус гоожж байгааг харуулчихдаг. 2 дахь охин гутлыг өмсөх үед хорон санаат их нь өсгийнийхээ хэсгийг тасал гэж хэлсэн боловч түүнийг нь бас л тагтаанууд илчилдэг. Эцэст нь Ашемпүтэл хаан хүүгийн морин дээр суугаад ордон руу явхад 2 тагтаа түүний мөрөн дээр сууснаар энэ үлгэр жаргадаг. Өшөө авдаг тагтаанууд. Гримми хувилбар дээр Ашемпүтэлийн аз жаргалтай амьдрал нь хэрцгий өшөө авалттай хосолсон байдаг. 1819 онд гарсан 2 дахь хэвлэлд нэмэгдсэн төгсгөлд 2 хойдогч нь хоримд нь ирж Ашемпүтэлийн итгэлийг олох гэж дүр эсгэсгээдэг. Сүмд хаан хүү болон Ашемпүтэлийн хорин болж байх үед Ашемпүтэлийн том эгч нь баруун талд, бага эгч нь зүүн талд зогсож байхад тагтаанууд нисчирээд тэдний нэг нүдийг нь хадчихдаг. Ингээд Ашемпүтэлд хандаж байсан муухай зан худалч зангийн төлөө тэднийг хараагүй болгон өшөөг нь авдаг. Гримми ах дүүс зарим үлгэрүүдийнхээ харанхуй сөрөг хэсгүүдийг хасаж илүү зөөлөн болгож хэвлүүлсэн байж магадгүй ч хамгийн их цэвэрлсэн нь яхахгүй Disney юм. 1950 оны хүүхэлдэйн кино болон цаашд гарсан уран сайхны киноны хэсгүүдэд үнсгэлжин ээлдэг, энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэйгээр харуулдаг. Тэр хизээч хүн алддаггүй, мөрөн дээрээ алуурчин шуудтай явдаггүй. Харин өөртөө тусалдаг цэнхэр шуудтай л гардаг билээ.
Тиймээс түүхэнд байх жинхэнэ үсгэлжингийн түүхүүд нь магадгүй насан турш хүмүүст л зориулагдсан байсан биз.